Баянхонгорын муу мэдээ гисэн зарим нэг хуурамч аккаунтуудаас Баянхонгор аймгийн засаг дарга Батчиргал төсвийн мөнгөөр өөртөө байр авч тансаглажээ гэх илт гүтгэлийн шин чанартай мэдээлэл 2017 оны 1-р сарын 23-ны өдөр цацагдж улмаар сошиал ертөнцөөр нилээдгүй таргаж уг гүтгэлийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд дэвэргэж иргэдийг төөрөгдөлд оруулаад байна. Уг асуудлаар албаны их сурвалжаас тодрууллаа. 1998 оны засгийн газрын 148 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар энэ төрийн мэдлийн орон сууц эзэмших албан агштын албан тушаалтнуудын чагсаалт бол батлагдсан байдаг. За энэ чагсаалтанд болохоор аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, за тухайн орон нутагт ажиллаж байгаа ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, цагдаагийн хэлтсийн дарга, цэргийн штабын дарга нар нь болохоор одоо энэ төрийн улс төрийн болон тусгай албаны одоо чиг үүргийг хэрэгжүүлэхээр томилогдож очсон энэ албан агштын чагсаалтанд орж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс бол энэ төрийн мэдлийн орон сууцыг тухайн одоо эзэмших ийм эрхтэй гэж ингээд заагаад өгсөн баг. Энэ чагсаалтаар батлагдсан. Газрын 1998 оны 148 доод тогтоол байдаг. За энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар төрийн улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашгаар томилогдсон төрийн мэдлийн орон сууцнд суух албан тушаалтны чагсаалтыг бол баталсан байдаг. За ийм учраас 2016 онд бол цагдаагийн байгууллагаас бол өөрийн одоо мэдлийн орон сууцсан бол аймгийн орон нутгийн өмчийн газарт бол иргэдийн хурлд бол санал тавьж үндсэндээ хөдөлтөн борлуулад за үүний оронд бол одоо нэг шинэ байр авсан асуудал байгаа. За хоёрдугаарт нь болохоор аймгийн шүүхийн тухайд болохоор бол мөн одоо ажилчдын орон сууц байхгүй. За тийм учраас бол давзаалгчдын шүүх Баянгор аймагт ирсэнтэй холбогдуулаад ерөнхий шүүгчд бол одоо нэг байр энэ одоо 2016 оны 4-р сард бол авсан байсан. За тэгэхээр энэ хоёр байрны одоо үн өртөг төлөгдөөгүй одоо дараагийн засаг даргад бол одоо мэдээлэл ирсэн байгаа. 2012-оос 2016 оны хооронд Баянхонгор аймгийн засаг даргаар ажиллаж байсан жаргал сайхан бүх төрлийн өмчт байруудыг худалдаж орлогыг орон нутагт төвлөрүүлжээ. Гэтэл засаг даргын хүлээх үүргийг хуулинд заахтаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, цагдаагийн газрын дарга, цэргийн хэлтсийн дарга нарт төрийн өмчийн байрыг үнэгүй ашиглуулах, байраар хангах ёстойг зүйл залт болгон оруулсан байдаг. Тус зүйл залтын хүрээнд Баянхонгор аймгийн цагдаагийн газар шүүхийн байгууллагаас орон сууц яаралтай шаардлагатай байгааг албан байдлаар удаадаараа мэдэгдэж аймгийн засаг дарга жаргал сайхнаар шийдвэрлүүлж авчээ. 98 оны засгийн газрын 148 дугаар тогтоолоор болвол засаг даргын бүрэн эрхээ асуудлын хүрээнд аймгийн шүүхийг орон сууцаар хангана, шүүгчийг орон сууцаар хангана гэсэн ийм тогтоол байдаг. За шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орж 2013 оноос аймгийн шүүх Үр хангай аймагт үйл ажиллагаа явуулах болсон. 2016 онд бас шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орж давхан шүүх буцаж аймагт ирснээрээ ерөнхий шүүгч одоо орон байраар хангахын хэрэгцээ шаардлага үүссэн. За тэр дагуу тухайн үеийн одоо удирдлагууд болох өмнөх засаг дарга болох жаргал сайхан дарагт хүсэлтэд тавьж энэ журмын энэ тогтоолын дагуу энэ байраар хангаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан байгаа. Үндсэн үүргээ хүлээж жаргал сайхан дарга байрнуудын асуудлыг шийдвэрлсэн ч тус байрнуудын төлбөрийг өгөөгүй өнөөдөр хүрчээ. Үүргийнхаа дагуу бол бүр эрхээ дагуу ийм үүрэгтэй хууль тогтоомжийн дагуу ийм үүрэгтэй болвол бид нэр одоо үүргээ хэрэгжүүлэх ёстой гэдэг байдлаар хандаж энэ ерөнхий шүүгчийг байраар хангах асуудлыг шийдвэрлэж одоо мөнгө төгрөг нь шийдэгдэг үуч гэсэндээ нөгөө дараа төлбөр нөхцлөөр одоо хоёр өрөө байрны асуудлыг шийдвэрлэж шүүгчийн байрны асуудлыг шийдвэрлэж өгсөн байгаа. За тухайн үедээ бол мөнгө төгрөг нь шийдэгдэггүй. Тиймээс төрийн ажлын залхамж чанарыг хадгалж тус урд үлссэн үрийг шийдвэрлэх үднээс 2016 оны 7 дугаар сард шинээр ажил авсан аймгийн засаг дарга Батчиргал 2017 оны 1-р сарын 20-ны өдөр болсон Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 5 дугаар хуралдааны үеэр төсвийн тод тотлыг авч хэлэлцэхтэй. Баянхонгор аймгийн шүүх, цагдаагийн газрын албан хаагчдын орон сууц, засаг даргын тамийн газрын албан хаагчийн амьдрах байрны төлбөрийн асуудлыг оруулж хурлын төлөөлөгчд баталжээ. За энэ асуудал явсаар байгаа сая төсвийн тод тоглоор орж шийдэгдсэн ийм асуудал байна. Шүүхээс ирүүлсэн удаадараагийн хүсэлт өргөдөл мөн одоо прокуророос ирсэн цагдаагаас ирсэн цагдаагийн байгууллагаас ирсэн хүсэлтүүдийг үндэслээд саяны тод тоглоор үндсэндээ урд одоо 16 оны эхний хагас жилд авсан байрны үнийг бол төлхөөр төсөвт тодглохоор оруулж өгсөн ийм асуудал байгаа. Тэрнээс бол энэ бол шүүхэд өөрөө байр өгөөд шүүх энийг өөрийнхөө өмчөд аваад байгаа байр биш, шүүгч аваад байгаа байр биш. Энэ бол орон нутгийн өмчөд үлдчихэж байгаа.
шүүхийн шүүгчийг одоо орон байраар хангах энэ үүргийнхээ дагуу хийгдсэн ажлаа. Одоо сошиал ертөнцөөр тараад байгаа төсвийн мөнгөөр Баянхонгор аймгийн засаг дарга өөртөө байр авлаа гэсэн гүтгэлгийн шин чанартай мэдээллийг хаанаас зориудаар тараагаад байгааг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй засаг дарга Батчаргал гаргаад байна. Тодтолоор орсон 3 байрны хувьд бол энэ дээр хууль бус юм байхгүй, яг хууль тогтоомжинд заасан дагуу олгогдчихсон зарим байрууд байна. Тэгэхээр үндсэндээ бид болохоор яаж ингэнгүүт 2016 оны 6 сараас өмнө сонгуулиас одоо өмнө бол аймгийн засаг дарга жаргал сайхны шийдвэрлсэн байсан асуудлыг үргэлжлүүлж одоо хөрөнгөхийн асуудлыг шийдчихсэн л асуудал байгаа учраас энэ бол одоо хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж одоо үзэхгүй. Хэдий засаг даргын нэр дээр батлагдсан ч тухайн байранд төрийн албан хаагчид амьдарч байна. Цаашд ч аймгийн орон нутгийн өмчөд бүр тэгдэх тус байранд төрийн албан хаагчид амьдрах юм байна. За аймгийн засаг даргын энэ мэдлийн орон сууцнд бол аймгийн засаг дарга бол өөрөө хувьдаа орон сууцтай учраас амьдрахгүй. За энэ орон сууцнд бол аймгийн засаг даргын тамгын газрын нэг төрийн албаагч бол амьдрахаар бол бид нар төлөвлөсөн байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчдад зориулсан уг байрны асуудлыг их мөшгөн гуйвалж, их сурвалжийг нэгтлэлгүйгээр олон нийтэд худал мэдээлэл тарааж буй хүмүүсийг тодруулах, батлагдаагүй мэдээллийг их сурвалжаас тодруулалгүй олон нийтэд мэдээлсэн хэвлэл мэдээллийн нэр бүхий байгууллагуудыг энэхүү тоомжиргүй бусдын нэр хүндэд талцсан үйлдэлтэй хариуцлага хүлээх, залруулга гаргах, өөрчлөлт гуйх нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байна. Хэрвээ энэ одоо хууль зөрчиж цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллагт одоо орон сууц олгосон байна гэж үзэх юм бол энэ 2016 оны 6 дугаар сараас өмнөх шийдсэн тухайн үеийн засаг даргын буруутай үйл ажиллагаа гэж л үзэх баг. Түүнээс бол өнөөдрийн одоо засаг даргын хурлаар оруулсан одоо төсвийн тодтолд орвол ямар нэг одоо алдаатай шийдвэрүүл бид нөр байхгүй гэж үзэж байгаа. За энэ худалдаж авч байгаа 3 орон сууцыг бид нэр орон нутгийн өмчтөд бүртгэж авна. Энэ бол орон нутгийн өмчөө хөрөнгө болж байгаамаа. Энэхүү бусдын нэр хүндийг гутаах кампанид ажиллах нь үгээр зогсохгүй. Баянхонгор аймгийн засаг дарга Батчаргалын нэр дээр дурамж аккаунт үүсгэж олон нийтийн сүлжээнд буй иргэдийг нэлээд төөрөгдөл оруулаад байна. Уг асуудалд засаг дарга Батчаргал өөрийн байр суурьаа илэрхийлж өөрийн цахим хуудас дээр дараах мэдээллийг иргэдэд зориулан нийтэлсэн байна. Сайн байцгаана уу? Та бүхний дунд латинаар Батчаргал гончигдорч гэсэн миний зурагтай хурамч аккаунтыг үүсгэсэн байна. Миний албан ёсны Facebook хуудас нь кириллээр Батчаргал гончигдорч болно. Хууль хяналтын байгууллагууд эзэн холбогдогчийг нь тодруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрийн албан ёсны энэ хаягаараа та бүхэнтэйгээ харилцаж байх болно. Баярлалаа гэжээ.